Нүд загнаж байна. Яах вэ? Шинээр төрсөн хүүхдүүдийн ээжүүд нүднээс нь нулимс гоожиж, эсвэл ялгадас гарч байгааг анзаа. Энэ нь төрөлхийн нулимсны сувгийн бөглөрөлтэй холбоотой бөгөөд үүнийг докрестеноз гэж нэр. Төрмийн дагуу нулимсны сувгаар хамар руу урсдаг. Гэхдээ сувгийн байдал бүрэн нээлттэй биш бөгөөд үүнээс болж нулимс гоож эцэг эхчүүд нүдний хөмсөг дээр их хэмжээний хатаасан ялгадас гарч байгааг гомдол. Нүд бүрэн улаан байх ёсгүй. Зөвхөн доод нүдний хөмсгний бага зэрэг улайлт үүсч бол. Шинээр төрсэн хүүхдүүдийн үед докрестеноз нь огт илэрхгүй байж болно. Учир нь хүүхдүүд нулимс гоожиж эхлэх нь хожимддог. Эцэг эхчүүдэд юу мэдэх хэрэгтэй вэ? Месцасын эмчилгээг аль наснаас эхлэх нь маргаантай асуудал. Учир нь 6-10 сартай үед процесс хурдан явагддаг бөгөөд үргэлж нийт анист 1 жилийн дараа бараг л биш. Хэрвээ шинж тэмдгүүд хүүхдийг зовоож байвал зүгээр л хүлээж байж болно. Мөн массаж хийх нь үр дүн. Энэ нь даралтаар гүйцэтгэгддэг. Нүдний өнцөгт. Проекцийн. Амарны 1 секунд. Өдөрт хэд хэдэн удаа гомдол арилтал. Гэхдээ хэрвээ шинж тэмдгүүд маш их байна, эсвэл халдвар байнга нэмэгдэж амар стрессний сувгийг зондлох месцасын арга байдаг. Энэ нь байнгын шинж тэмдгүүдтэй үед эсвэл 6-12 сарын дараа өөрөө арилж чадахгүй үед молокчоор гүйцэтгэгддэг. Ердөө 2-3 минутын хугацаа шаарддаг бөгөөд заримдаа анхны оролцого амжилтгүй болж дахин зондлох. Месцасын эмчилгээг аль наснаас эхлэх нь маргаантай асуудал. Учир нь 6-10 сартай үед процесс хурдан явагддаг бөгөөд үргэлж нийт анист. Нөгөө талаас олон хүүхдүүдийн хувьд бүх зүйл аяндаа арилна. 1 жилийн дараа месцасаас зөвхөн нийт анестезийн дор хийгддэг. Ямар ч тохиолдолд шийдвэрийг офтальмологч гаргадаг. Клиник болон эцэг эхийн хүсэлтийг харгалзан үздэг. Гнойлог ялгаралтай нөгөө талаас ногоон гнойлог ялгарал нь халдварын бусад шинж тэмдэг байхгүй үед амар стрессний сувгийн дотор шингэн хуримтлагдаж микроорганизмууд тэнд үржит. Энэ хит их бактерийн өсөлтийг хянахад нүдний тусаалах хэлбэрээр орон нутгийн антибиотик тусалж эдгээрийг ихэвчлэн богино хугацаагаар өдөрт их ялгадас гарч байгаа үед л хэрэглэдэг.